За өдрийн мэнд нэг асуултууд авч байгаа учраас ганц зарим юм товчлон асуучих. За нэгдүгээрт гадаад яамнаас яг энэ Евразийн чөлөөт худалдааны төр хэлцээрд ороход ямар байр суурь илэрхийлж яг энэ гэрэн дээр ямар тодорхой саналууд өгж исэн бэ гэдэг нь тодорхой хариулт өгөөж, хоёрдугаарх нь ягаад энийг асуугаад өнөхөр 2016 онд Японтой чөлөөт худалдааны хэлцээр хийгээд манайхаас экспорт бүтээгдэхүүн байгаагүй байхгүй юу? Яг л тэдний стандарт нийц бүтээгдэхүүн бидэнд байгаагүй. Тэгэхээр яг одоо энэ Евразийн 5 улс руу бид нар ямар нэгэн байдлаар зах зээлээ дэлээд өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлоо гэхэд стандартын зөрүү хэр байгаа энэ улсуудтай. Манай бүтээгдэхүүн шууд энэ 5 улсын стандартыг хангаж байгаа юу? Энэ дээр хийсэн судалгаа байгаа юу гэдгийг бид гадаад явнаас хоёрдугаар худалдаа ажлын танхим дэмжиж байгаа гэдэг байр суурь илэрхийлж байна. За дэмжиж байгаа бол та нар хоёр зөвлөгөө өгсөн гэж би сонслоо. Судалгаа авсан уу? Авсан бол хичнээн аж ахуйн нэгжүүдээс яг энэ чиглэлийн 375 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэдэн аж ахуйн нэгж байгаад тэднээс хэдээс нь хэдэн удаагийн судалгаас нэгтгэгдсэн бэ гэдэг асуулт. За 3 дугаарх нь энэ Евразийн чөлөөт худалдааны хэлцээрт орсон 5 улс хоорондоо төлбөр тооцоогийнхын 75 орчим рублээр хийдэм бэ. Тэр манайх рублээр хийх юм уу, доллараар хийх юм уу? Энийг бас тодорхой хариулаад өгч. Энэ 3 асуулт. Ажлын хэсгийн диск микрофон. Хэн хариулах вэ ажлын хэсгээр? Шижир гишүүний асуултанд. Тэ. За 7 номер. За шижир гишүүний асуултанд хариулъя. Манай гадаад харилцааны яамнаас хэлцээрийн төсөл дээр бол холбогдох саналуудыг тухай бүрт бол өгж явуулсан байгаа. Хамгийн сүүлд бас 24 оны 10 сарын 29-ны энэхүү саналыг би танд товчхон дурдъя. Олон улсын гэрээний тухай хуулийн заавал сойрхон батлах олон улсын гэрээний тухай хуулийн процедурыг дагах мөн одоо монгол хэлнээ орчуулж төрийн захиргааны төв байгууллагад орчуулгыг одоо хянуулах хэлцээрийн нэршлиг нэг талдаа гарах мөн одоо бас дэлхийн худалдааны байгууллагын тариф худалдааны ерөнхий хэлцээрийн 11-р зүйлийн дагуу бол худалдааны альва хориг хязгаарлалтыг хэрэглэхгүй байлгах одоо энэ зохицуултыг хэлцээний түвшинд оруулах мөн одоо бас Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж байгаа хүнсний аюулгүй байдлыг хангах мөн цагаан алт хөтөлбөрийн хүрээнд одоо хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрүүдийг бол бараа бүтээгдэхүүнүүдийг хэлцээрт заавал тусгах мөн одоо бас гарлал үүслийн дүрм дээр бол Монгол улсаас гарлал үүслээ бараа бүтээгдэхүүний хэмжээг бол 40 хүртэл хувиар байх зэрэг одоо хилцэн тохирох асуудлуудыг бол бид нар санал хүргүүлсэн байгаа. Ажлын хэсгийн 9 номерын микрофоныг нээ. За шижир гишүүний асуултанд хариулъя. За танхимаас нийтдээ ер нь нөгөө чөлөөт худалдааны хэлцээр эдийн засгийн ижүүрийн түншлэлийн асуудлаар хоёр хэлцүүлэг. Евразийн эдийн засгийн төр хэлцээрийн төслөөр бол нэг том хэлцүүрэг тэгээс салбарын те одоо жишээл танхимаас бол бид нар үндэсний үйлдвэрлэгч гол одоо экспортын бүтээгдэхүүн болох 3 одоо салбарт хамгийн чухал одоо ач холбогдол өгчтэй энэ дээр ажиллаж байгаа. Нэгд нь бол мэдээж хэрэг махан бүтээгдэхүүн, хоёрдугаарт бол арьс ширэн бүтээгдэхүүн, гуравдугаарт бол цагаан алт байгаа. Тэгээ өөрөөр ноос ноолоор болон ер нь нөгөө малын гаралтай бүтээгдэхүүн. За тэгээд бид нар бол сүүлийн хугацаанд нийтдээ яг нөгөө манай томоохон болон те дунд жижиг одоо бизнес эрхлэгч экспортлагчдын нийтдээ 500 гаруй аж ахуйн нэгжээс санал нэг бүрчлэн авсан байгаа. За танхим нь угаасаа нийтдээ 6500 гаруй гишүүнтэй. За үүнээс энэ 500 гаруй аж ахуйн нэгж экспортлагчдаас бол бид нар 250 Тэр төлбөрөө ямар валютаар хийх вэ гэж асуусан тийм ээ. Хэн хариулах вэ? Ажлын хэсгийн хэдэн номер хариулах вэ? Төлбөрөө ямар валютаар хийх вэ гэсэн. За 4 номер. За энэ Евразийн эдийн засгийн холбоотой байгуулж байгаа чөлөөт худалдааны төр хэлцээрийн хүрээ бол барааны тодорхой хэмжээний хязгаарлагдмал жагсаалтаар хязгаарласан үйлчлэгээний болон бусад салбаруудын асуудлыг огт хөндөөгүй. Төлбөр тооцооны валютыг бас тухайлан зааж өгөөгүй. Яг гадаад худалдаа эрхлэгчид хоорондоо тохиролцож байгаа тэр хэлбэрээр явж байгаа.